Ерөнхий сайд энэ сарын 11-ээс 12-нд Дорногов аймагт ажилласан талаараа засгийн газрын хуралдаанд танилцуулж зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Замын үд чөлөө төсвийн бүтээн байгуулалтыг олон улсын дуршлаг бүс нутгийн онцлогт нийцүүлэн стратеги төлөлтийг хийж бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар санал боловсруулах, аж ахуй нэгжид олгосон газар олголтын асуудлыг шалгаж санал дүгнэлтийг засгийн газрын хуралдаанд танилцуулахыг ерөнхий сайд үүрэг болголоо. Замын үд бомтыг зэгцлэх, ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөл байдлаас өрчлөн сэргийлэх зорилгоор гайлын улсын байцаагчдыг шилжүүлэх, сэлгэн ажилуулах, бомтод ажиллаж байгаа хилийн хяналтын болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, аж ахуй нэгжийн ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах ажлыг эрчимжүүлэхийг даалгалаа. Замын үд сумдах хилийн цэргийн Тэг 108 дугаар ангийн 48 айлын орон сууцны барилгыг бүрэн ашиглалтанд оруулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо. Ерөнхий сайд томилтын хугацаанд замын үд чөлөө төс, замын үдийн автоцмын бомтын зорчигч, ачаа тээврийн зохицолбортой танилцаж, бомтод үйл ажиллагаа явуулж байгаа хил гайл хяналтын байгууллагын удирдлага зорчигч, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөл болон замын үд сумын иргэдтэй уулзалт хийсэн. Мөн Алтан ширээ дэх аж үйлдвэрийн парк, Сайн шанд сумд баригдсан Мандах наран хорооллын бүтээн байгуулалттай танилцаж, Дорногов аймгийн иргэдтэй уулзалт хийсэн юм а.